Сайн байна уу? Би Чулуун бэлгийн Лодо самбуу байна. Тусгаар тогтносон эрхчлөөд улсынхаа төрийн сонгуульд нэрээ дэвшүүлж энэ өглөөнөөс кампанид ажиллаа эхлүүлж байна. Арчлалтай хамт төрж, арчлалтай хамт өссөн бидний үеийнхэнд эрхчлөөнөөс үнэтэй зүйл нэг ихэнч үгүй. Бодлоо цагдуулж, босгосноо нураалгаж, биенээсээ бусдыг хураалгачаад үеийнхээ залуусын хаан болох хүсэлтэнд хүргэх шат болоод бүхий зогсхийг бид лавд эсэхгүй. Арчлалаар амьсгалж хүн болсон залуус бид авилгачдаар яаж амьдрахаа заалгаж бас зандруулж үзлээ. Дургуутслаа илэрхийлээд, дамжлуулж өргүүлээд торны цаанч сууж үзлээ. Дөн өвлөөр эрхчлөөний хонх зохиж, дарангуй бурангуйг халсан арчлагчдын нүдэнд тэр үед юу харагдаж, чихэнд нь юу сонсогдож, зүрхэнд нь юу мэдрэгдэж байсныг одоо л бид ойлгож байна. Оройтсон борооны араас цов нөмрөв гэж монголчууд хэлдэг. Оройтхоос өмнө цул болж нэгдив хэмээн арчилсан намаасаа улс төрийн дэвжээнд гарч байна. Таны таньдаг сэтгүүлч Лодо самбуу арчилсан үндсэн хуулиа дээдлэн сахигч, хүний эрх хэрэгчлөө хүндэтгэн хамгаалагч, аврах төрийн авилга булгааг улдан эсэргүүцэгч, альва асуудлын уг шалтгааныг зөвхөн тайлбарлагч байсан. Маргааш таны харах улс төрч Лодо самбуу эрхчлөөний үзэл санааны тугч, хариуцлагын харуул, шинэ Монголын бодлого тодорхойлогч, арчлалын хүчтэй мандаалагч болно. Надад хэцүүг нь барьж аваад хийх хүсэл зориг, хийх ажлын төлөвлөгөө хэрэг болох мэдлэг туршлага нь байна. Зөвхөрсөн олны харц гондож итгэл үлгэрчээ. Сонсох зүрх байвал би одоо хонх зөхий. Итгэх хүсэл байвал зориг их тань би батраа.